Энэхүү үйл явдал 10 жилийн өмнө надад тохиолдож байсан бөгөөд өмнө хэн ч энэ тухай бүрэн детальчлан ярьж байсангүй. Тэр үед би зүүн хойд зүгийн нэгэн мужийн уулархаг хөдөө талд байрлах коллеж суралцах болсон юм. Тэрхүү газар ерөнхийдөө байгалийн дарахын тавтагчгүй үзэсгэлэнгоо хүн төрөлхтний муу мохогоор бохирлогдсон. Тойрон хүрээлэн бөө ойроо ороод хитгэн мод өнгөрөхөд л битүү харт амьгчдын үлдээсэн улмөр дүүрэн нэг тийм төрлийн газар. Ямар ч тааш нэгэн удаа коллежийн маань шинэ найзуудын нэг оюутны хотхоноос бараг 6 км-ийн зайд гол дээгүүр хөндлөн гатлах зориулттай хаягдсан хуучны төмөр замын тулгуурт гүр болсон юм. Ер нь бол хинч очтгүй хоосончлууд газар байсан ба тэр найз маань яаж яваад тэрхүү гүрийг олж мэдсэн талаар надад мэдэх юм алга байв. Учир нь тэр газарт хүрэх зам бараг байхгүй бөгөөд баримжаагаараа ой дундуур зөвчийг даган явж байж л очих болохоор байсан. Тулгуурт гүр голоос бараг 12-оос 13 метрийн өндөрт байрлана. Тэнд баг үнэхээр сайхан байдаг байсан тул бид гүүрэн дээр 7 хоногт бараг 3-аас доошгүй удаа очиж доор орсох гол дээгүр хөвхүүлсийг харан цагийг өнгөрөх болов. Тэнд дуун, өвс татна, огтыг ч авчична. Удалгүй бид гүүрнээс гол руу өсөрцгөөж эхлэхин тэр тэгээд буцаж авраа дахиад л өсрөн. Ер нь бол коллежийн төрлийн зүггүй бүхнийг хийдэг бидний зугаацах газар болон хувирсан юм. Нэгэн өдөр би оюутны хотхон болон новшин оюутны амьдралаасаа төрөө олдох хэрэгтэй болсон тул ганцаараа гүүрэн дээр очисгэлэн жаахан тайвшрах шийдээд байлаа. Тэр үед ойролцоогоор 7 цаг болж байсан учраас надад усан дөнгөрөх хангалттай 1 цагийн нарны гэрэл байв. Харин буцах үед маань харанхуй болох нь тодорхой байсан тул гарч идэн гэж базаж ав. Өмнө нь бидний хэдэн зуун удаа ой дундуур явахтаа гаргасан жимээ дагаж яваад гүүр хөрөн би альчуур гарч идэнгээ тэндээ үлдээгээд ус руу өсөрлөө. Усны гүн ойролцоогоор 3-аас 4 орчим метр байх бөгөөд голын урсгал маш тогтун, багал бассейны тогтмол ус мэтрэлгүйхэн. Харин гүүрнээс 50 орчим яардын цаанаас эхлэн голын өргөн нарийсаж урсгалан ширүүсэж эхлэх ба түүнээс дахин ойролцоогоор 20 яардын цаана ус цалгилж хөөс сахарсан ойролцоогоор 6 метрийн өндөртэй ширээн хүрхрээ байдаг байв. Бид олон удаа хүрхрээний ёроол руу нэлээдгүй том хэмжээний эд зүйлс унаад буцаж гарч ирэлгүй тэндээ үлдэн оцорч байгааг харж байлаа. Ямар ч тааш би усанд ороод хэсэг тайвширчаад доор шумбан усан доор эргэлдэх гих мэтийн өөрийгөө зугаацуулах зүйлс хийж байв. Удалгүй доош шумбчхаад толгоогоо уснаас гаргах үедээ голын эргийн ойролцоо хин нэгэн явж байгааг анзаарч харлаа. Ус надад түүнийг хараанаасаа салгалгүй доктортой харахад саад болж байсан учраас би түүнийг дундаа хэдэн секундын тасалдаатай гарал ажиглаж чадчих байв. Яг л хуудсуудыг нэрвэлдэг зурагтай ном шиг. Харин тэр хүн яг миний зүг чиглэн алхасаар байсан бөгөөд хэсэг тус бүрт түүний олон дөхөж буй мэдэгдэж байлаа. Ус хүртэл ойролцоогоор 6 метр, 5 метр, 4 метр. Энэ бүхэн их түргэн болоод өнгөрсөн тул би гаднах төрхийг сайн дүрслэн санаж чаддгүй юм. Магадгүй метр 80 орчим өндөртэй, цагаан цавираарстай, туранхай, ардаа бочгсон урт хар устэй. Харин миний хамгийн тод сандаг нэг зүйл бол ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй өгсөн хүнийг шиг хоосон царай болон нүд. Яг л нэг юм бодонгоо хогоо асгах, эсвэл унсан навш үрдэх гэх мэт энгийн зүйлс хийж яваа нэгэн шиг. Би усан дотроо яах ёстойгоо мэдэхгүй гайхшран хөвсөөрл байлаа. Харин нөгөө новч голын эргээс ус хүртэл алхаж дуусаад шууд ус руу өсрөн орж яг миний зүг чиглэн маш хурдтайгаар зилж эхлэх юм тэр. Олимпийн тамирчин гэлтэй бүр үнэхээр гайхшран хурдтайгаар. Би эсрэг зүг рүү сэлхийг оролцсон ч хэдхэн хормын дараагаар миний хөлний шагаанаас хэн нэгэн атгаж аваад маш хүчтэй татхыг мэдэрлээ. Би орилгыг оролцсон ч ам усаар дүрчгээд байв. Намайг усанд ор байх үед тэр шагаанаас минь хэсэг тавьж дээж гараа амьсгаа авчгаад буцаж намайг барьж аван татаж эхлэх тэр. Яг л өмнө нь иймэрхүү зүйлс хийж байсан байх гэмээр үнэхээр сумгаа байсан бөгөөд ус руу орсон цагаас нь хойш дахин ганц ч удаа түүнийг би ил олж хараагүй. Тэр намайг үргэлжлүүлэн зулгаан хүрхрээний өмнөх голын ширүү урсгалтай хэсэг рүү ойртуулсаар байв. Би түүнийг нь ойлгомогцоо хамаг байдгаараа эсрүүцэж эхэлсэн. Ойрлж хашгиран харааж зүхэж тийжилж өшгөлж үзлээ. Нэмэр алга. Эцэст нь урсгал намайг түрэн авч явахыг би мэдэрч хүрхрээний зүг чиглэн урсаж эхэллээ.
Намайг эргэн харахад тэр муу хараал идмээр юу ч болоогүй мэт гол руу өсөрч орсон хэсэг рүүгээ буцан сэлж байлаа. Над руу эргэж харсан ч үгүй. Харин би хүрхрээр хорон бүрт ойрцоор амьдралынхаа хамгийн аимшигт агшин дунд тарчилж байв. Ямар ч тач урт түүхийг жаахан товчлоход би цааш урсаар хүрхрээр унсан бөгөөд тэндээ бараг минутаас ч илүү хугацааг өнгөрөөсөн байх. Дээрээс унж ирэх усны даралт надад ямар ч боломж олголгүй доош дарсаар байлаа. Миний амьд үлдсэн ганц шалтгаан хүрхрээний оролд унаж оцорсон нэлээдгүй урт гуайлан модыг усны даралтын эсрэг хөшүүрэг болгон ашиглаж байж өөрийгөө татан гаргасан юм. Энэхүү түүхийг та бүхэндээ хуваалцаж буй учраас мэдээж би амьд үлдэж чадсан. Гэхдээ би босож хотхон руугаа гарч идэнгүй шөний харанхуйд ой дундуур бүдчин явах хэрэгтэй болсон юм. Алхан бүртээ тэр хараал эдмэрийг боцож ирээд дуусуулгын орхисон ажлаа гүйцэх вэ гэсэн айцтайгаар хоол замыг туулж билээ. Дараагийн жил нь өөр нэгэн оюутан тэнд хүрхрээр унаж жив жамаа алдсан юм. Мэдээгээр саяхан орсон борооны улмаас голын урсгал маш ширүүн байсан учраас ийм золгүй явдал боллоо хэмээн тайлбарласан ч надад бол эргэлзээтэй санагддаг юм.